1648 онд ордын заяандэд навхаж ямс. Энэ тод үчиг зохиосон. Тэгээд навхаж ямс ордын заяанд навхаж бэлэг танхай ийм орчуулагч хүн байсан. Тэр хүн бол эхэндээ төвдөөс одоо ариун одоо ном сэжлэр орчуулсан. Эхэндээ бол монгол үчгээр орчуулж байсан байдаг. Төвдөөс. Тэгээд дараа нь энэ 1648 онд энэ ордын аялгаунд одоо нийцсэн. Өөрөөр хэлбэл монгол үчгийн нөгөө миний түрүүний хэлсэн олон нутгийн аялгаунд ялгаж хэлдэг авиануудыг нэг дүрсээр тэмдэглэсэн гэсэн шүү дээ. Тэрийг салгаад нэг дүрсээр тодорхой болгож одоо тэмдэглэсэн ийм л бичвэртэй байна. Ойлгох болтгоо гэсэн санаа явсан болов. Ер нь яг л тэр тухайн юунд илүү аялгаунд илүү одоо тухайн одоо ам аялгаунд л одоо ойртуулсан гэрэг шүү дээ дуудлаганд. Тод үсгийг зохиох болсон гол шалтгаан нь бол нэгдүгээр монголчуудын ярианы хэл бол монгол бичгээс бол нэлээд ялгаатай болсон байна. Ийм учраас монголчуудыг бол бичиг үсэгт энэ хэлийг сурахад хэлбэр болгох зорилгын үүднээс ярианы хэлэнд бол ойртуулж зохиосон. Хоёрдугаарт бол тухайн үеийн нийгэм улс төрийн гол шалтгаан болох харийн төрөмгөлөгчдийн эсрэг монголчуудыг бол бичиг үсгийн дор нэгтгэх зорилгыг агуулсан гэж үздэг. Гуравдугаар гол шалтгаан нь бол тухайн үед бол монгол үсгийн бичгийн хэлийг сурахад ярианы хэлнээс нэлээд холд ялгаатай байсан учраас монгол үсгийн бичгийн хэлийг нийт олон сурахад төвөгтэй байсан учраас бурхны шашныг дэдгэрүүлэхэд хурдан одоо сурч болох тийм үсэг бичгийн хэлийг зохиох шаардлага байсан байна. Тийм учраас тод үсгийг энэ шаардлагагүй үднээс зохиосон гэж судлаачид нэг дуугаар тэмдэглэдэг юм аа. Тод үсгийн бичгийн хэлнээс тухайн үеийн монголчууд яаж ярьдаг байсныг бол ойлгож болно. Хоёрдугаарт бол түүхийн асар их мэдээллийг бол олж авах боломжтой. Гуравдугаарт бол тод үсгийн бичгийн хэлнээс монголчуудын соёлын олон мэдээллийг олж авах ач холбогдолтой байдаг. Ийм учраас тод үсгийн шинжилгээний ач холбогдол бол асар их гэж эрдэмтэд өндрөөр үнэлсэн байдаг юм аа.